өнгөрдөг хавар 3 сар 101 аймгаас хижээлдүү насны хос ирэв. Тэд маш олон удаа чат бичиж уулзахыг хүссэн учраас цаг товлоод уулзаж учир байдлыг нь сонсов. Тэдний хүүг нь 8 хүүхэд төрүүлсэн боловч одоо 3 л байдаг гин. Хамгийн хэцүү нь тухайн хүүхдүүд эд өсвөр наснд хүрэх үедээ ямар нэгэн шалтгаанаар тэнгэрт оддог бөгөөд үлдсэн 3 хүүхдүүдтэй санаан зовж байж суух арга үгүй. Олон ламбөө үзмөрчд үзүүлээд ч тусыг эс олов гэв. Тухайн үед би тахилынхаа өмнө сөхрөн сууж хуур татан явгалан бөөлөв. Гэтэл их ус, их ой шугай харагдсан нь тухайн хүнээс асуувал хинтийн нурууны нэгэн сайхан хангаад үе үлрэн сууж буй гэв. Үргэлжлүүлэн цааш тойлдвал аршаа амин эрдэнэ, алмай халуун мөнгөн эрдэнэ, төө би толгой үгүй, төрөл садан мөр үгүй гих дуун хархираа сонсогдов. Дахин амандаа өглөж учрыг нь олох гэж нилээд суулаа. Ингээд ахаас асуув. Та анг өрөө хийдэг үү? Үгүй ах нь ёстой огтны хамраас ч цус гаргаж үзээгүй. Малчин хүн хэрнээ малын аймаг гаргаж чаддгүй штэ. Дандаа хүн гууж идшээд хөөрөлдөг гэж байна. Би ч нилээд бодол болж суулаа. Учрыг нь ч олсонгүй. Дахин хуур татан үзтэл хөндөй төмөр аминд тулав. Хөвчийн хангаатай бараалгахсан хөөтөө тогоо тэргүүнд залрав. Хүрэн улсдаа очихсон гих дуун сонсогдов. Нөгөө ахаас танах буутай юу гэж асуувал хаяа хотон дуурайдаг хуучны нэг винтов бийл гэж байна. Та арай түүгээрээ амтэн шархтуулсан юм биш бидтэй гэхэд үгүй би голдуу дээшээ хийл бууддаг гэж байна. Бүр төөрөлдөв. Тухайн үед би ажилтай байсан учраас тэр ахыг маргааш ирэхийг хүсээд ажил руугаа явлаа. Шөнө зүүдэндээ нэгэн сайхан хангаад очиж баясан байтал өсвөр насны хөвгүү намайг даллав. Очвол нэгэн сайхан булгийн уснаас мөнгөн аяга мэлтэлцүүлэн барив. Тэр аршааны гуувал сэнгэнсэн сайхан нэрмэл арх амтагдав. Тэгээ дээлийнхээ ингрийг ярж үзүүлбэл тэр нь дугуй хэлбэртэй төмөр цээжинд нь зоолттой байх нь тэр. Тэрнийг нь авах гэж маш их мэрийсэн боловч дийлсэнгүй. Бас ард агзаа харуулбал үснийх нь цаана тарих толгой нь алга. Айж балмагтан зүхтах гэхэд авдартай зүйл өмнө минь гарч ирэв. Нөгөө хүүгүн онгойлгон харуулбал дотор нь 5 хохмоо хэлгээтэй байх нь тэр. Хойш эргэж харваас нэгэн сайхан булгийн ихэнд нэгэн пүнз харагдлаа. Зочин сэрээд юу хэлэх гээд байгаа учрыг нь олох гэж нэлээд бодлоо. Өглөө нөгөө ах ирэхээр нь танах булгийн ойр байдгүй гэвэл тэмээ булгийн ойр харин тэр булаг үе шургаад байдаг учраас хажууд нь гүнийн худаг гаргасан юм. Худаг гаргаад бараг 20 жил болсон гэв. Тэрхэн агш нь нөгөө зүүдэнд үзэгдсэн пүнцний учир тайлагдав. Хүүхдүүд чинь худаг гаргаснаас хойш бүгд өнгөрсөн үү гэвэл жаахан бодол хийснэ. Тийм байна гэв. За ингээд учрыг нь оллоо. Одоо цасах арга зам олохын тулд онх шүтэнэ тухлуулан асууваа. Онгод айлдав. Лусын толгой бузралсан амин судсанд нь хөндөй төмөр зоож голомтой самруулжээ өрмөн. Өтөр түргэн тэр хөндөй төмрийг ав. Идэ будаа өргөж өршөөл инрэл хүсч нутаг сэлэг. Хайрхандаа хундан цагаан хон сэтрэл. Өөрсдийн амин золиг гаргах 3 аваанд нь ижил насны ижил хар халзан хоньны шүүс өргөж аргадаж тавь гэв. Энэ бүхний төлөөс нь бор хаалзан эрэг хонь авахар болов. Ингээд учир жанцан уулан таниулж тэд буцлаа. Хэд хоногийн дараа нуцаар холбогдож нөгөө хутгийн төмрөө бүгдийг нь сугалж авсан. Одоо яах вэ гэж байна. Үлдсэн зүйлээ хийхин тулд намайг ирээч гэж гуйлаа. Оройн хуур татан онгодоосоо асуувал өөрийн биеэр л явдаа харин ташуур манжгаа аваад мордорой гэлээ. Ингээд тэр айлд очлоо. Хотоос тийм ч их холгүй юм. Ар өвөртөө модтой ам болгондоо булаг аршаантай юм. Тэр айл булгийн тархинаас жаахан дээш өвлжөөтэй юм билээ. Байр байдлыг нь ажиглавал хог буртаг нь булаг руу хийсч ордог аж. Гэрийн хажуу талд нэгэн шовгордуу хадан дээр тогоогоо тавьжээ. Ингээд тэр хаднаас эхлэн ариулж үүлээ хийлээ. Үүнээс хойш дахин энд тогоогоо тавихгүй байх, хог буртгаа ил задгаа хаяхгүй байх талаас нь бүхэл өдөржин 3 аваа дамжин мах шүүс идэ будаа зөөж өргөж явсаар нар шинхийн алдад үүлээ дүүргээд гэрт нь ирээ цайлж суудал гинэд нохоо хар хурхийн хуцав. Гараад хартал модны цахаас 3 буг гарч ирээд хэсэг зогсож байснаа гэрийнхэн яг архан талаар аажуухан цогсоор баруун хойш их мод руу уусан шингэв. Бэлэг тэмбэрлийг нь бодож араас нь сүү өргөж залбирцгаав. Ингээд би тэр оройдоо буцлаа. Удалгүй ах уу өвөлжөөгөө сэлгэж бууснаа хэллээ. Түүнээс хойш огт санаа зовх зүйлгүй болсон бөгөөд эхнэрийнх нь биеэр туурдаг улаан бэрч рүү алга болсон гин. 100 наадмын үеэр ахаас нөгөө бор халзан эрэг хоноо авахар ярвал өө дүүхүү уучлаарай. Ах нь уг нь зүсэлсэн байсан. Даанч нөгөө хон маань өгчихсэн. Ах нь тэгж байгаад нэг хон өгнөө гэсэн юм. За тэр ч яах вэ гэд өнгөрөв. Саяхан эдэшний үеэр ахаас нэг хон явуулахыг хүстэл заа гэд одоо хүртэл тагчиг болчваа хөрхий.
Тэр хоныг нь аваагүйгээс болж наадмаас хойш миний ажил үйлс бүх юм нэг л буруугаар эргэх болов. Ингээд саяхан онх шүтээндээ айлтгаж, бор хаалцсан эрэг хон цаасан дээр зурж, хээрийн түүдэг дээр 74 өндөр, өвчүү сүүл гургалтай шар тос зэргийг өргөж аргадан үйл хийв. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл нэгдүгээрт үнэгүй зүйл гэж үгүй. Альва үйл бүхэн төлөөстэй байдаг юм шүү гэдгийг. Хоёрдугаарт нэгэнд зориод ам өчийг өгч үйл хэлгсэн бол өгцөө авцаагаа тэнцүүлж улаач биеийг хүндэлж байхыг сануулсан юм. Гуравдугаарт байгаль их дэлхий лус авдаг эзэн биетэй инэрч өршөөж эсвэл эрчлэн хөнөөх чадaltaй юм. Лус гэвч тун хатуу нэг оролдвол хэдэн үеэрэж сүрч мэдхийг таниулах зорилгоор бичлээ. Авах гэхийн ухаанаар тайлна бизээ. Ер нь бол улааж хүний хийсэн үйл бүхэн төлөөстэй байдаг юм шүү дээ. Зарим нь ч хитээцсэн өргөл авдаг л байх. Аливаа зүйлээ үнэн сэтгэл гаргаж хийвээс өргөлөнч тэр үүлэнч тэр багтдаггүй юм шүү. Та биднийг тэнгэр ивэг. Таалагдсан бол лайк, subscribe хийж манай сувгийг дэмжээрэй.